Бүгдэнд нь hi гэж хэлээ их болор байна. With love and Q гэдэг подкастаар бүгдэнд нь мэдчилж байна. Тэгээд надтай хамт энэхүү цаг хугацааг өнгөрүүлж аваад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өмнөх 2 подкаст маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд энэхүү подкастуудаараа бас хувиа хичээгчтэй эмэгтэй хүн гэдэг талаар ерөөхдөө ярилцаж Монголда болж байгаа зүйлүүд бас өөрийнхөө хувьд болж байгаа зүйлүүдийнхаа талаар хуваалцахыг хичээсэн байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг би юунд зориулъя гэж бодсон бэ гэхээр ер нь тэгээд бид нар тэр болгон маш олон харилцаануудад явдаг болол тэгээд тэр болгонд нь бид нар яг үнэхээр яг бидний харилцаан донд яа харахгүй ингээд ялангуяа романтик харилцааны тухай ярмаар санагдсан л да. Тэгээд тэр болгонд нь бид нар ингээд амьдралынхаа туршид төрөл бүрийн хүмүүстэй уулздаг, учирдаг. Тэгээд бид нар гэр бүл болохыг сонгодог, эсвэл үерхийг сонгодог гэх мэтчлэн тэр болгон дээр яг миний хүн гэдэг хүн чинь яг ямар хүн байдığım бэ? Би ямар хүнтэй хамт байхыг хүсдэг юм бол ямар хүн үнэхээр миний амьдралыг өнөөдөр шал өөр төвшөнд гаргаж өнөөдрийн би гэдэг хүнийг аз жаргалтай байлгаж чадах вэ гэдэг тэр талаар ярихыг хүссэн. Тэгээд чиний хүн гэдэг нийтлэлийнхаа талаар 2018 оны 7 сарын 29-нд бичсэн байгаа. Тэгээд тэрнийхээ талаар бас өнөөдөр таатай хуваалцаж ярилцъя гэж бодсон. Тэгээд хэрэг таад мад нийтлүүдийн орсон бол арай тийм бас тодорхой хэмжээний ойлголттой байж магадгүй. Гэхдээ нэмэлт нэг хэдэн зүйлүүдийг оруулъя гэж бодсон байгаа шүү. За тэгэхээр бидний өдөр тутамдаа хамт байхыг сонгодог тэр романтик харилцааг үүсгэхийг хүсдэг тэр хүмүүс маань тэгвэл яг ямар хүмүүс байдیں۔ Яг ямар хүн байвал бид нарт өнөөдөр яг үнэхэрийн тэр аз жаргалтай мэдрэмжийг мэдрүүлдэг юм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд яг үндэ ингэж харангуут чинь дэлхий дээр бид нар өнөөдөр хаашаа явах яг одоо нөхцөл байдал дээр жоох хэцүү байгаа ч гэсэн яг үндэ хаашаа аялах боломжтой, хаашаа хинтэй танилцах боломжтой тийм ертөнцид яг өнөөдөр амьдарч байгаа. Тэгэхээр дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн байгаа. Тэгээд яг өөрийнхөө тэр хүнийг олж авна. Тэр хүн тэгвэл яг хэн байдیں۔ Цорын ганц тэр жинхэнэ хайр маань тэгвэл яг юу байдیں гэдгийг нь хэдүүлээ хамтдаа хуваалцаж бодлоцгоё. Тэгээд өөрсдийнхөө бас бодлоо хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээд манай подкастын доор нь болохоор комент хэсэг байгаа. Тэрэн дээрээ бас оруулаарай. Миний хүн гэдэг чи юм хүн байдیں шүү гэдэг өөрсдийнхөө үс бодлоодаас хуваалцаарай гэж хэлмээр байна. Alright. Нэгдүгээрт хамгийн гол чухал магадгүй бидний тэр болгон яг нэг хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад байдаггүй те тэр нэг эрвэхэнүүд донд ингээд мэдрээд байдаггүй зүйл нь юу вэ гэхээр яг тэр хүнтэйгээ чиний тэр хүнтэйгээ хамт учирсан тэр мөчөөс хойш амар гоё 50 мэдрэмж төрдөг. Тэр нь тэгвэл яг юу гэсэн үг вэ гэхээр зүгээр ингээд яг ярилцаж эхэлснээс хойш эхлээд гэдэг нэг 1000 жил мэддэг юм шиг те тэр хүнийг ингээд мэддэг юм шиг тийм мэдрэмж авдаг. Хажууд нь байхад амар гоё тийм хялбар энгийн бид нар гадуур тэр болгон ингээд зүгээд байдаг төрөл бүрийн баг буюу те тэр дүр төрхүүдээ бүгднийг ингээд нэг бүгднгээс нь ангижрах тийм боломжийг олгодог. Яг үндэ тэр нэг гисэн дотор ингээд гисэн цэжижтэй ингээд нэг зүрхэн дотор ингээд амар бол ингээд эрвэхэн нисээд байгаа юм шиг мэдрэмжийг ингээд хүлээж аваад тэр бол яг жинхнээсээ хайр байдаг гэж бодхоос илүүтэйгээр яг үндэ чиний сэтгэлд байсан тэр нэг дутуу нэг дуусаагүй чиний ингээд нэг хүсээд байсан тэр мэдрэмжийг чинь ингээд бүрэн дүүрэн болгож чаддаг тэр хүн чинь магадгүй яг чиний хүн чинь байж магадгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол тэр хүний дэргэд байхад амар гоё тав дахтай мэдрэмж авдаг. Тэрний юу вэ гэхээр
тав тухтай гэдэг чинь яг нөгөө нэг хүн гэртээ орж ирээл ингээл яг өөрийнхоороо байж чаддаг шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүд мэдэх бахтай ингээл орж ирэнгүүт ингээл лифтгээд тайлж хаяал ингээл байдагтай яг адилхан. Тэр хүнтэйгээ хамт байхад амар гоё тав тухтай. Тэрний юу вэ гэхээр чиний юунийч тухай ярьж байхад шүүмжлэлтэй хандаж дүүнэж тийм зүйл хийхгүй учраас чи өөрийнхөө юуны тухай боддог, ямар зүйл мэдэрдэг. Тэр болгондоо чи ингээд гадуур хамтрал дээр гараад хүн бүхнээс нуудаг бүхнээ тэр хүнтэйгээ хуваалцаж өөрийнхөө галзуу тэнэг хүүхэд шиг зангаа тийм гаргаж тавихаас бүр ингээд ерөөсөө огт ичдэггүй тийм хүн 100% чи өөрийнхөө байж чаддаг тэр хүний дэргэд мөн магадгүй ингээд тэр болгоныхоо хамгийн тэнэг мэдрэл муутай галзуу хүүхэд шиг ингээд би ингэмээр би тэгмээр байна гэж хэлж байхад ч гэсэндээ тэр хүнтэйгээ чи хамт байхдаа 100% өөрийнхоороо байх чадамжтай байдаг тэр хүн. Аюулгүй мэдрэмж, тухтай мэдрэмж. Тэр хүн чамайг үргэлж хамгаалахыг хүсдэг. Тэр хүн чамайг ямар ч тохиолдолд өөрийнхоор нь хүлээн зөвшөөрч чаддаг. Тэгээд ялангуяа эмэгтэй хүний хувьд болохоор чи тэр хүний дэргэд байхдаа юунд ч битгий санаа зовоосоо гэж боддог. Тэр хичээдэг жинхэнэ үйлдэлүүдээр гаргаж иж чаддаг тэр хүнийг магадгүй хэлдэг баг. 2 дугаарт. 3 дугаарт та хоёр шал өөр байж болох хэдий ч гэтээ нэгнийхээ өгүүлбэрийг дуусгаж нэгнийгнтэйгээ арга бэлэг мэт байдаг. Арга бэлэг гэдэг юм гэж байгаа зү тийм манайхаа. Тэгээд тэрнийгээр юу гэж хэлэх гэж байна? Энүүгээр яг юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр маш олон ялгаатай талуудтай. Гэхдээ чиний хийдэг үйлдэлүүд заримдаа тэнэг, заримдаа сайн ч байж болно. Гэхдээ нөгөө талд нь ярьдаг зүйлүүд хэлж байгаа өгнүүдийн чинь тэр хүн чиний дутуугч нь хүж байдаг. Одоо нэг яг арга барил гэдэг шиг яг нэг дэнсэн дээр тавиад үзлээ гэж бодонгууд тухайн үний үйлдэлүүд нь болон чиний үйлдэлүүд нь нийлэнгүү талахаар нэг тийм яг нэг төгс хувилбар болж ирч чаддаг гэхөө. Тэгээд яа харахгүй чамайг хэдий өөр байсан ч гэсэндээ чиний өөрийн чинь шилдэг хувилбар, чиний өөрийнхөө илүү сайн хувилбар болоход ч нөлөөлдөг. Тэгээд тэр хүн бол зөвхөн чамд зориулагдсан, зөвхөн чиний арга бэлэг. Яг л бид нарт хүн гэдэг үнэхэрийн төгс зүйл байдаггүй. Тэгээ хүн бодгон дандаа өөр байдаг. Гэтэ чамд зориулагдсан тэр нэгэн хүн байна гэдэг чинь тэр болгоны чинь тэр үйлдэл болгоны чинь нөхөж тэгж байж байгаа тэр хүнийг тухайн ярьж байгаа шүү. Дөрөвдүгээрт ямарваа нэгэн хүн ялангуяа эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ ялгаа байхгүй. Чамтай хамт байхыг хүсдэг. Чиний хүн болохыг хүсэж байгаа бол өөрийнхөө тухайн хүн өөрийнхөө амьдралдаа чамд зориулж орон зай үүсгдэг. Тэр чамайг заавал найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ танилцуулдаг. Тэгээд одоо ингээл бүгдээр ингээл нийлээл ингээл суугаал найзуудтайгаа хамт суужилаа гэж адангууд чинь зөвхөн чамайг инээлгэхийн тулд магадгүй тэд ингээл нэг амар гоё сонирхолтой ингээл өөрснийхөө хуучин түүхнээсээ ярилцлаа гэж бодъё л та. Тэнгүүтээ зөвхөн чамайг инээлгэхийн тулд тэр өнгөрсөн амьдралтайгаа холбоотойгоо чамд тэр түүхийг нь ярьж өгдөг. Яагаад вэ гэхээр тэр хүн чамайг өөрийнхөө амьдралынхаа нэгэн үндсэнтэй хэсэг болгохыг хүсэж байгаа учраас. 5 дугаарт та хоёрын үндсэнтэй зүйлс их адилхан байдаг. Тэрэн дотор нь юу вэ гэхээр амьдралд хандах хандлага, альва зүйлийг харах үнцэг, амьдралын хэв маяг, зуршлууд гих мэтчлэн маш олон зүйлүүд амар адилхан байх хэрэгтэй болчдөг. Жишээлбэл чи өглөөс ирээл ингээл амар гоё ингээл тэгтээ тэ амьдралын ингээд хэв маягтай байдаг бол тэр хүн ингээл шүндүл хүртэл ингээл суугаал ч юм эсвэл шоудад ч юм эсвэл ингээл
өөрийнхөө хувьд амьдралдаа ингэж чухалчилж байгаа зүйлүүд нь өөр байгаа гэвэл хамтдаа байхад маш хэцүү байдаг. Ялангуяа гэр бүлийн хүмүүжлийн хувьд найз нөхдийн хүрээллийн дунд хүндэлдэг зарчмууд, хамгийн дотн хүмүүстэй харьцаж байгаа харьцаа, гэх мэтэн айгүй олон гадаад болон дотоод мөн чанарууд нь ижил төстэй байж иж та хоёрын харилцаа маань илүү дотн, илүү урт хугацааных, илүү чам тохирсон чиний хүн болох чинь нөлөөлдөг байгаа шүү. 6 дугаарт тэр ямар ч тохиолдолд та хоёрын харилцааг 1-дүгээрт тавьж чаддаг. Тэр нь та гэртээ орж ирээд тэр хүн чинь гэртээ орж ирэнгүүтээ болохоор чиний өдөр хэрхэн байсныг чинь асуухыг хүсдэг. Яг л тэр хүний хувьд чиний өдөр чи амар чухал сонсогч байгаа. Тэгснийхаа дараа өөрийнхөө тухай магадгүй ярьдаг те. Тэр ямарваа нэгэн шийдвэр гаргахтаа чамд чиний амьдралд чинь тэр нь хэрхэн нөлөөлөх тухай боддог. Түүнд эвгүй байсан ч гэсэн үргэлж чиний дотн найз, чиний ханчин байхыг, чиний одоо партнер байхыг хүсдэг. Тэр нь юу вэ гэхээр заримдаа өөрийнх нь зарим нэгэн үзэл бодлоос жоохон гажууд байж болно. Зарим нэгэн зүйл дээр өөрийнхоосоо ингээд хийгээ сурцсан гаргадаг авираас нь амар өөр байж болох хэдий ч чамайг сонгоод чиний дотн найз чинь чамд гэж зориулж өөрийнхөө зарим нэгэн зүйлүүдийг ингээд өөрчлөхийг хичээдэг. Чиний ямарваа нэгэн тэнэг үзэл бодол байсан ч гэсэндээ тэрийг үргэлж сонсхийг хүсдэг. Чиний ертөнц үзэл бодол түүний хувьд үнэхээр чухал байдаг. Тэгээд альва нэгэн асуудал гарсан ч гэсэндээ шийдвэр хайх гэж оролддог. Буруутгаж, зэмлэж тэр болно байж болно. Гэхдээ эцсийн дүнд нь юу гэхээр тэр хүн шийдвэр ямарваа нэгэн гарц тэр нөхцөл байдлаас хайхыг оролддог байгаа. 7 дугаарт нэгэндээ та хоёр санаа зовж ахт байхдаа нэгнийхээ шаналлыг хүртэл мэдэрдэг болох. Тэр нь юу вэ гэхээр тэр хүний гуниг чиний гуниг болж хуурдаг. Тэр хүний сэтгэлийг шархлуулдаг өвдөлт бүрийг өөрийн мэд чи хүлээж авдаг. Яг ингээл заримдаа ингээд хүүхдүүдтэй эцэг эхчүүд байгаа бол түүний одоо хүүхдээ ингээл нэг халуураал ингээл хөвтөж яхад болохоор эсвэл за дүү ч юм уу амар хайртай хүн чинь ингээл халуураад хөвтөж яхад яна би миний одоо энэ хайртай хүн үдчих яхагаас би үдчих яах юмсан гэж мэдэрдэг, тэр мэдрэмж үргэлж байдаг. Тухайн хүн чинь чиний хүн чинь чиний дэргэд одоо байж бүхий л зүйлээс хамгаалж чадахгүйгээ мэдэх хэдий ч чамааг мэдрээд хэцүү хүнд үе болгонд чинь дэргэд байж чаддаг. Тэр амар ингийн зүгээр л ингээл биений юм ирсэн байхад ч гэсэндээ очиод яаж яах вэ би ингээд тэг шүл хийгээд ирэх үү би эсвэл шүл аваад ирэх үү гэж хэлдэг ч юм уу эсвэл тэг ингээл эрэгтэй хүний үед байх юм бол халуураад ингээ хөвтөж яхад чинь яг эсрэгээрээ тэг би халуун шүл аваад очих уу. Хамгийн гол зүйл нь юу хийхийг хүсэж байгаа вэ гэхээр чи ганцаараа биш шүү гэдэг мэдрэмжийг чинь өөрт чинь төрүүлэхийг хүсэж байгаа. 8 дугаарт альва харилцаанд амар хүнд хэцүү зүйлүүд гарч ирдэг. Гэхдээ чиний хүн юу гэж ойлгодог вэ гэхээр хэрүүл болгон ч маргаан болгон ч амар хүнд хэцүү үе болгон ч дараагийнхаа энэхүү харилцааны өсөн цэцэглэх, өсөн сайжрах тэр нэг хэсэг нь мөн шүү гэдгийг ойлгодог хүн. Тэрний вэ гэхээр та хоёрны нэгнийхээ дутуу нэг хэсэг үргэлжлэл болдог. Тэр хүн чиний засаж, залруулах, өөрчлөх хэрэгтэй бүхнийг тусгална байдаг. Хаяада маш өвтгдөг. Яг үнэндээ айж имэхэр мэдрэмж төрөх боловч та хоёрын тэр хэрүүл болгоны дараа тэр одоо хүнд хэцүү зүйл дуул одоо
туулж давсны дараа ч гэсэндээ та хоёрын энэхүү харилцаа улам бэхжиж нэг нэгнийгээ ойлгоход тусалдаг. Гэхдээ хоёр талдаа энэ хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрөх. Яагаад ийм зан гаргаж, яагаад ийм шийдвэр гаргасныг нь гун ухаж ойлголцод хүрэхэд тэр мөчүүд болгонд тусалдаг байгаа шүү. За тэгээ хамгийн сүүлийнх нь хамгийн ангуу чухал нэг хэсэг байх гэж бодож байна. Альва харилцаанд орж байхад тэр нь юу вэ гэхээр тэр хизээж чамааг өөрчлөхийг хүсэхгүй. Тэр чамааг магтаж, тэр чамааг байнга дэмжиж, хүндэтгэлтэйгээр хандаж, чиний хамгийн гайхалтай талуудыг чинь гаргахад тусалж, хувь хүний хувьд өсгөд чинь үргэлж чиглүүлж байдаг. Чи өөрийгөө хайрлаж чадахгүй байхад ч гэсэндээ тэр хүн чи юуг хүртэх you deserve хийж байгаагийг чинь үргэлж сануулдаг, үргэлж мэдрүүлдэг. Үргэлж тэр олонний чинь төлөө чамааг түлхэж тэр болгонд чинь дэмжиж байдаг тэр хүн байдаг шүү. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд бид нар тэрийг өөрснөө хийж чаддгүй байдаг. Урд өмнө ийм хайрыг хүртэх хэрэггүй гэж бодож байсан. Заримдаа энэ хайр бидний энэ хүн яг амьдралд ороод ирэхээр тийм галзуурмаар яаж ин дэлхий дээр ингээд буцаж яг хуучин байсан шигэ те гадаргуу дээр нь гарч ирээд ингээд эргэж яаж ирэхээ мэдхэрэггүйгээр энэ бүхэн рүү энэ харилцаа руу бүтнээрээ ингээд орж те эсвэл зүхтах эсвэл тэр ингээд амар сонин бүх мэдрэмжүүдийг чинь тэр нэгэн зэрэгт мэдрүүлэхийг хүсдэг. Мэдрүүлэхийг хичээдэг. Мэдрүүлж чаддаг тэр хүн ирдэг шүү. Тэгээд эцсийн дүндээ чиний хүн байх гэдэг хүнийг олохын тулд бид нэр өөрснөө тэр хүн болох шаардлагатай байдаг юм болов уу? За тэгээ та бүхэндээ өнөөдөр яа харахгүй хайртай чиний дэргэд байх эрхийг нь хүртсэн тийм хүний тухай та бүхэндээ өнөөдөр мэдээлэл хүргэхийг хүссэн байгаа шүү. Надтай хамт байсан, их болтой хамт байсан. With love. Инкью гэдэг подкаст байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.